За би ер нь товчроо хэлэхэд хурлын чуулган дээр маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Нэгдүгээр бодлого, хоёрдугаар хуулийг хэрэгжүүлэх, гуравдугаарт энэ олгоо авилга эсвэл одоо энэ гүйцэтгэлэг гэдэг юм уу эдгээр асуудлуудын зөв чигийн тодорхой болгож ялгаалгыг гаргана гэдэг. Тэгээ иргэд одоо хуулиас айдаг биш, хуулиа дээдэлдэг. За хууль иргэнэ хамгаалдаг. Дээрээс нь шудраг өссөн шударгаар тогтоохтой холбоотой хууль журмын хэрэгжилтийг холбогдох байгууллагуудаас шаардаж ажиллана. Мэдээж одоо энэ шүүх эрх мэдлийн байгууллагын шинжил буюу шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого гэж байгаа. Энэ хүрээнд бас хийж байгаа ажлууд маш олон байна. Шинээр одоо улсын хурлд орж хилцүүлэх ажлууд байна. Хилцэж байгаа шатандаа яваа хуулиуд байна. Тухайлах юм бол одоо энэ хувийн эрх зүйн байдлын тухай хууль, дээрээс нь эрүүгийн хууль, шүүх байгуулах тухай хууль, ялангуяа хүүхэд гэр бүлийн одоо процессын хууль байж байгаа тийм. Тэгээ шүүхийг цааш нь одоо тойргийн журмаар давзаалдах шатны одоо шүүхийг тойргийн журмаар мөн өссөн журмаар байгуулах уу гэдэг асуудлууд байна. Шүүхийн шинжилтийн хүрээнд шүүхийн цахимжилтын ажил маш одоо хурдтай явж байгаа. Гэхдээ анхаарах гацсан асуудлууд байна. Ер нь бол одоо энэ мэдээллийн солилцоо, өгөгдлийн боловсруулалт эргээд одоо энэ тэнд гацсан хэрэгүүд шүүхийн ачааллыг багасгахтай холбоотой одоо цахимжилтын ажлууд гээд хийх ажлууд байна. Улсын бүртгэлийг илүү төвлөржүүлэх шаардлага байна. Аж ахуй нэгжийн үйл ажиллагааг илүү нийлт бод нээлттэй явуулах зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр их засгийн газрын хуралдаанаар бид орж данс нь хаагдаад байгаа энэ эдийн засгийн хүнд үед иргэд нь орлого байхгүй, аж ахуй нэгжүүд нь одоо орлого байхгүй, үйл ажиллагаа зогссон байхад дансыг хаачаад дахиад одоо бизнес хий, аж ахуй нэгжийн үйл ажиллагаагаа явуул орлого олж татвараа төлөх гэдэг ийм одоо зөв бус дарамт байж болохгүй учраас 12 мянган аж ахуй нэгжийн дансыг өнөөдрөөс эхлээд нэг одоо ийм шийдвэрийг засгийн газар гаргаж чад ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгч байна. Энэ бол хууль бус үйлдэл. Шүүхийн шийдвэргүйгээр аж ахуй нэгжүүдийн дансыг хаана гэдэг өөрөө байж болохгүй зүйл. Аж ахуй нэгжийн банкны дахь данс гэдэг бол тухайн одоо нэгжийн хувийн хвшлийн өмчийн объект. Энэ зөв бусаар халдж байгаа татврын энэ үйлчлэгээ талсан зогсоох ёстой. Тэр эхний одоо засгийн газрын хуралдаагаар ийм шийдвэр гарч байна. Цаашаа бид шүүгүүлэгчийн тухай хуулиа хэлцүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтийн одоо ерөнхий газрын тухай хуулийг шинжлэх ёстой. За тэгээд хувийн эрх зүйн байдлын тухай хууль энэ дотор одоо бизнес эрхлэг эрхчлөлөөг олгох. Дээрээс нь ямар нэгэн хууль бус дарамтаар үйл ажиллагаа зогсдог байх зүйлийг талсан зогсоох. Худалдааны хуулийг хилцэж одоо бас улсын хурлаар хилцүүл шийдвэрлэх гэд маш олон одоо хууль тогтоомжийн асуудлууд байгаа. Тэгээ энэ талаар бид нар энэ ойрын хугацаанд би бас албан ёсны нэгдсэн мэдээллүүдийг мэдээллийнхэнтэй өгнө. Тэгээ та бүхэн маань өөрсдөө бас тэр чиглэлээр асууж тодруулах зүйлүүдээ дэлгэрэнгүй тодруулж байгаа юм.